Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ag компаниас Слава Мис хөтөлбөрийн хүрээнд олон сайхан үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэдэг байгаа. Энэ удаад бид төлөвлөхийн төв дээр ирээд байна. Энэхүү төлөвлөхийн төвд хэвтэн эмчилүүлж байгаа хүүхэд багчуудад Ag компани бүтээгдэхүүний дээжээс болон эмчилгээнд хэрэгтэй цэвэрлэгээний болт, тас зэрэг эмчилгээний хэрэгслүүдийг бид бүхэн бэлгэлэхээр ирсэн байна. Ингээд бүгдээрээ төлөвлөхийн төв рүүгээ орцгоо. Хорвоогийн 3 их буйны нэг нь хүүхэд төрүүлж өсгөх, хоёр дахь нь ном бүтээх, гурав дахь нь байгаль дэлхийг хайрлаж мод тарих явдал билээ. Гэтэл зовж төрүүлсэн үрэн хэн нэгэндээ буруугаас эсвэл өөрөөсний хайхрамжгүйсэн болоод түлчихнэ гэдэг үнэхээр харамсалтай. Манай улсын нийт хүн амын 36% буюу 3.1-ээс илүү хувийг 18 хүртэлх насны хүүхэдүүд эзэлдэг. Хүүхдийн түлэгдэлд буурахгүй байгаа нь үнэхээр харамсалтай юм. Хилж биш, хийс чирдэг гайгаар үрээн түлчгээд өөрөөсөө өмнөөс нь өвдөх юм сан хэмээн шаналж байгаа аав ээж нарыг хараад өрөвдөхгүй байхын аргагүй юм. Овоол дэрдэж байна даа. Удахгүй эдгрээд гарандаа хэмээн инээх ээж аав нарт багчгсан сэтгэлийн дэм болох гэж бид хичээлээ. Биднийг очиход боолт хийлгэх гээд боолтгүй болчихсон ч хүмүүс таарч байсан нь бидэд цагаан болж очижтэй гэх бодлыг төрүүлж байсан юм. Хүүхэд бүхэн инээж хөөрч байгаас эрүүл саруул өсөн торноосаа. Одоо хүүхдийн одоогоор 30 сая эмчилж байгаа маань сэрэг нь 2 хүүхэд байгаа юм. Бид хүн өөрийн компани бүтээгдэхүүний дээжээс болон одоо энэ хүүхдүүдэд хэрэгтэй байгаа зөвлөгийн материал боо интернет зэрэг зүйлийг өөрсдөө зүгээс цаан билгийг барьлаа. Тэгээд эцэг эхчүүдтэй энэ ашиг хандаж ирэхэд хүүхдүүдтэй анхаарал болгоомжийг хааж тавихад илүүдэхгүй байна. Тэгээд баян хүүхдүүдэд харж хандаж байгаарай гэж уриалж байна. За тэгээд бидний сайн улсын аян удахгүй та бүхэнд дахин үргэлжлэх болно.